Хан хинтээ нуруунаас их аван урсдаг хатан хэрлэн мөрөн хаан эцгийн ундаалсан хамаг хүн амьтныг жаргаасан аршаан эрдэнэ билээ. Энэ мөрний хөөнд алдартан гавьяатнууд төрж хэдэн зуунаран алдаршжээ. Дөлгөөхөн мандалдан хөг айзам нэмж таныг магтан дуулсан ав яас бэлэгт хөвгүүд лувсан шарав бадарч хоёр энэ нутгийнхаа. Тэд хэрлэнгийн дэнжин алтан шорон дээр унаж амин уснаас намсаж өсөн төрниж эндээс Монголын их урлагт зүтгэхээр мордсон тэртээ он жилүүдийг дурсан байна уу? Түүхийн шаргал хуудсыг төмөн жилээр илээж хэдэн зууныг дамнан урсгатан өнгөрснийг үдэж өнөө үтээ золгох бүрийд сайхан дууны аялгуу хүн ардыг цэнгүүлж тэнгэр газар цуурайлж таны цэнхэрхэн долгоонд шингэж байнан босуу. Дуу мурсгалд хэрлэн мөрөн таамын үзээ. Монгол улсын төрийн сойрхолд урлагийн гавьяас зүтгэлтэн хөгжмийн зохиолч өдөр даач хурандаа Дэндвийн Бадарчин Мендэсний 90 жилийн ойд зориулв. Цэргийн ансамблийн Бадарч. Хинтээ аймгийн Баян хотог сум. Энэ сумаас бүгд наримдах Монгол ард улсын баатар Шагдрын гонгор босоо хэмээх самдан авраг хөгжмийн зохиолч лувсан шарв гээд олон алдартнууд төрөн гарсан нэг нь Бадарч юм аа. Бадарч 1929 онд Хашаат гэдэг газар Малчин Дэндвийн 2 дахь хүү болон төрсөн гэдэг. Аав маань бол анчин хүн байсан. Ээж маань бол яг одоо малаж хуу эрхэлдэг л. Өдөөний малчин эмэгтэй юу хийдэг вэ? Юу гэдгийг л одоо ингэж хийдэг. Ээж маань их сайхан дуулдаг хүн байсан. Наас цаас сүлдсэн тэнгэр сайхан тал. Нутгийн ардын шүтлэгт буян хайрхан эрдэн нуул баруун зүүн тарганы уулууд малын сайхан бэлчээртэй нутаг. Зараа гэдэг чи одоо тэр байна тийм ээ? Зараа гэдэг нь. Уюул гэдэг чинь энэ манай хөл ерөөсөө л энэгээр. Тэгээ зун намар авартаа бол ерөөсөө энэ. Тэр жил аав маань хүүхдүүдэд дагуулж нутаг орондоо ирсэн. Ингээд ирээд энэ яндгийн удаг дээр ирээд одоо тэгэл энэ төрсөн нутгийнхаа газар усыг бүгдийг ярьж өгч байсан. Арваадах настай Бадарч хүү Хинтээ аймгийн хятад ажилчны нэгэн клубт дагалдан хөгжимчнөр оржээ. Тэр үе тэр хөлөвт манай энэ лусан шарв нас ажиллаж байсан. Тэгээ лусан шарвын одоо тоглож яхахыг хөгжимч явах тэрийг хараад би одоо ерөөсөө ийм хөгжимчин болъё гэж ингэж бодод. Тэгэл одоо шалгуулаад хятадчны хөлөд анх хөгжимч нэрсэн. Тэр цагаас л хөгжмийн одоо урлагийн зам маань хэлсэн гэж ингэж боддог. Тэр үед аймгийн төвд байрлаж байсан Монгол ардын хувьсгалт цэргийн 6 дугаар морин бригадын хөгжмийн салаандар гончгийн браваагаар ноот заалгуулж улсын гавьяас жүжигчин Эренцэн Норвор бүжиглэхийг заалгаж тэр үед тоглож байсан концертанд дуулж бүжиглэж байжээ. Бид хоёр бүр хар багнаснаас хаягаан дэрлэж хөдөөгийн сайхан төсч төрүүлсэн нэг довны хүүхдүүд хавчаахай номсомар охтон зурм харвжээ. Хан хинтийн өвөр хэрлэн мөрний хөвөө Баян хотгийн баруун зүүн Хашаатын нутгаар дааган дил дээр дасцаглаж явсан хоёр шүү дээ. Баг цулуудаа хөдөөгийн клубын тайсан дээр хоёулаан дуулж, хуурдаж, бүжиглэж эдэр насны аагаар эрдэж явсан цаг маань ирээдүйд бид хоёрыг урлагийн тэнгэр ивэж зай заяаг маань холбон өдий хөрсөн болов уу гэж залбирч явдаг юм аа. Төрөлхийн сэргэлэн эцгийг нь дуурайсан сайн анчин биеийн тэмэр савлуурт яггүй зохион бодож сэтгэхтэй авьяаслаг ажилд итэвхтэй их махруу хүүхэд байсан гэж
лувсан шаруугай дурсан бичсэн байдгийг. Чөлөөлөх дайны дараахан Улаанбаатараас цэргийн ансамблийн бригад манай аймгаар дайрч цэргийн анги хөдөлмөрчдөд концерт тоглодог байлаа. Дайнд гавьяа байгуулсан одон медалийн гялзуулсан маш гоё сүрж ухаатай хүмүүсийн тоглолтыг үзээд би яаж ийм мундаг жүжигчин болох вэ? Яаж энэ ансамбльд орж болдог юм болоо гэж бодсоор тэрээр зориг гаргаж бригадын дараага зэвгээд энэ тухайгаан ярьж багш нарт шалгуулжээ. Тэр дарга бидний гэрэгж ирэхэд цэргийн бичиг баримтаан бэлэн болгосон байвал аваад явж болно гэсэнд баярлсан гэж ихтэйхэн сайн дураараа цэрэгт явах хүсэлтэн гарган бичиг баримтаан бүрдүүлээд байж байтал цэргийн ансамблийнхан чирч тэдний Z5 машины кузовны хойд болон сууж шороонд дарвуулан явсаар хотод анх удаа ирж байж билээ. Ингэж хөгжимчин байлдагч болж Хинтээ аймгийн клубт байхдаа мандалин хөгжим тоглож байсан минь Оросын домра хөгжмийг тоглож сурахад их тус болсон юм. Бадарч ингэж домра хөгжимчин тоглохын зэрэгцээ баян хуур хөгжим тоглож сурчаа. Дарам загад баян хуурч лувсан нартай дотн нөхөрлж байлаа. Лувсан маань шүлэг бишдэг байсан. 1952 дугаар онд Лувсангийн хонгор хулстай тал гэж дорнод нутгийнхаа тухай бичсэн шүлгэнд нь өөрийнх нь санал болгосноор анх ая хийж дарам Лувсан 2 тон сонсоход болчихсон байна шүү дээ гэж урам өгч билээ. Баярсандан гом багштан үзүүлж дуулуулах зөвшөөрөл авч залуу дуучин төмөрт өгч анх концертанд дуулуулсан түүхтэй. Ингээд Лувсангийнхаа шүлгүүдээр 1954 онд Буйрын долгио Хэрлэн нутаг сайхнаа 1956 онд Ямаачин ишиг дуунуудаа зохиож өөрөө баян хур хөгжмөр тоглон дуучин төмөр Дамдын сүрэн нараар дуулуулсан Монголын Аражигийн алтан фондонд хадгалагдсан үлдсэн байд юм аа. Бадарч багшигаа 1947 оноос мэдтiin. Яагаад гэвэл би 47 оны цэрэг 12 настай цэргийн инкээс хөлөн хөгжмийн салаанд одоо сурагчаар орж ялаа. Ингээд цэргийн ансамблийн концертыг үздэг байсан юм аа. Тэгээ ингээд үзэж байхад Бадарч багш маань хөгжмийн их авьяасдаг алдар зохиолч дарам загтаа хаяула хоршиж дуулдаг байлаа. Цэрмаа гавьяат доомроор гоцлол энэ хоёр чинь дуулаад ялангуяа тэр казакийн Порвоз гэж дууг их сонирхдаг байсан. Тэрийг хоёулаа хөгжилтэй дуулна, хоёулаа харьцаж байгаад ингээд дуулна. Тэгээд дандаа тахиулдаг. Бас явган мусаа гэдэг дуулна. Тэгээд Монгол дуулна. Ингээд удалгүй дарам загд маань дууны группийн дарга би хөгжмийн группийн дарга болж офицер цол хүртэц гэж 1953 онд Төөхөр оны шийдвэр гарч Хязгаарын цэргийн ансамблийг цэргийн ансамбльтай нийлүүлж оронтой өргөдөн урын сангийн бодлогыг өргөжүүлж жүжигчдийн ур чадварыг хөгжүүлэхэд онцгой анхаарах болсон юм. Ансамбль анх 1955 онд бүгд наримт дараа тусаад бүрэн бүрэлд хүнэрэн альшин тоглосон бөгөөд 1966 онд бүгд наримд гард ичсэн Солонгосоор дуус зөвлөлт холбоо дуус бүгд наримд социалист Чехословакаар дуус бүгд наримд Румын ард улсуудад амжилттай альшин тоглосон түүхтэй. 1955 оны 1 сард цэргийн дуучин ансамбль хөгжимчөнгөөр шилж ирсэн. Манай ансамблийн хөгжмийн группийн дараагаар Бадарч багш маань ажиллаж байсан. Одоо яаж ажиллах тухай семинар заавар өгч байна. Ажлын төлөвлөгөө хийх одоо аргачлал зааж өгч байна. Өөрөө одоо бүр ингээд бичиж шугамдж өгөөд одоо ийм асуудлаар хүмүүсүүдтэйгээ танилцдаг юм. Дараагаар нь ажиллаа ингэж төлөвлөдөг юм гэж өөрөө юм бол намайг одоо хүнтэй ажиллах арга барилд шинжлэх ухааны үндэстэй танилцуулсан хүн бол Бадарч багш минь байгаа юм гэж би боддог. 1957 дугаар онд зөвлөлт холбоот улсын дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн дарга маршал Варшиловыг манай оронд ажиллахад цэргийн ансамбль түүнд зориулж хүнд итгэлийн концерт тоглосон юм. Энэ концертанд лааторжийн хөгжим амаргийн дууг гоцлол болон найрал дуун зориулан найруулан бичиж тоглуулахыг Бадарчид үүрэг болгожээ.
Тэгээд дарамзагд одоо чи хийгээд намайг тэгээд болдгоо. Тэгээд л одоо би аваад л энэ дуу хоорт найруулсан. Тэгээд манайхаа холимог хоортой байсан. Доомор оркестртай байсан. Холимог доомор оркестртай. Дөрвөн бадгийн дөрвөлнгийн одоо өөрөөр найруулж ингэж бичсэн хийсэн байна. Урд нь бол амргийн дуу ерөөсөө нэг хөгжимтэй, нэг шанцтай ч юм уу, нэг баян хууртай ч юм уу, ингээд нэг эмэгтэй хүн дуулдаг юм зүгээр нэг ерийн нэг гоцол дуу байсан шүү дээ. Манай Бадар зөвч бол хоорын хоолойны дуу дандаа аялгаутай. Хүн сурахад их амархан байхгүй. Хүний толгоноос гарахгүй. Тэр дууг хоорт найруулан дуучин төмрөөр гоцлон дуулуулсан эрсэн зочид төлөөлөгчдийн болон үзэгчдийн талархлыг хүлээж байсан юм. Хөгжмийн группийн дарга нь Бадар, хоорын группийн дарга нь хэн Дарамзагд, бүжгийн группийн дарга нь Банзагшин гурав байсан. Би тэр гуравтайгаа цогтойгоо тэнд ансамблын томилогдож очсон юм л да. Цэргийн улс төрийн газрын дарга, дэд дарга хорондоо Данзан гэдэг хүн дуудаж байна. Тэгэхээр яваад очлоо. Бадар ч хоошоо сургуульд явъя гэж өргөдлөө өгөөд ингээд байна. Явуулах юм уу яах юм гэж байна. Орных нь хүнийг л өгөөл одоо явуулж болж байна гэсэн. Тэр байгаа сая Москвад цэргийн удирдагчийн анги төгсөөд ирсэн Жатанба гэж хүн байгаа. Тэгээ чи явуулах юм бол тэр хүнийг чамд өгье гэдэг гэсэн. Тэгээд хаашаа сургуульд явуулах болоо тэгээд чинь 60 онд явсан шүү дээ хаашаа. Зөвлөлт холбоот улсад Чайковскийн нэрэмжид хөгжмийн консерваторийн цэргийн хөгжмийн удирдагчийн ангид суралцахаар явж билээ. Нэгэн 1970-1980 дугаар он бол цэргийн ансамбль зохион байгуулалт мэргэжлийн жүжигчид удирдах боловсон хүчнээр бүрэн хангагдаж, жүжигчдийн тоглох ур чадварыг улам өндөржүүлж, сонгодог болон орчин үеийн нэрд хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүдээр урын сангаан баяжуулахад онцгой анхаарч байсан үе. Цэргийн дуучгийн эрдэмч бол 70-аад оноос урш бол ерөөсөө л данан цэрэгт ирсэн авиацлог хүмүүсийг авч дуу, бүжиг, хөгжим алийн ч гэсэн энэ уран бүтээлчтэй бүрдүүлдэг юм байсан. 70-аад оноос соёлын яамны шаталсан сургалт гэж тийм програм хөтөлбөр тэрийг хэрэгжүүлээд актимаас гоо сайхны талын хүн, гоо зүйн талын хүн, хөгжмийн зохиолчдоос мэрэгжлийн талын зөвлөгөө биднэрт өгүүлдэг, гончиг сумлоогоо ирээл биднэрт хөгжмийн урлагийн талаар лекц уншиж байсан, жанчуугаа ирээл биднэрт хөгжмийн урлагийн талаар лекц уншиж байсан. Манай өөрийн багш нар Хаян багш, Бадарч багш энэ өөрснөө хөгжмийнхаа урлаг, уран чадварынхаа талаар тэгэл хоо нацагд орж байгаа соёлын яамд маш том хүн байлаа. Тэр хүн уран чадвар биднэрт хичээл хийгээл ингээл 10 жил бид нарыг яг тийм шаталсан хөтөлбөрөөр хичээллүүлээд түүнийхээ эцэст нь соёлын яамны уран бүтээлийн хэлтс, соёлын яамны мэрэгжлийн комиссарж шалгаад биднэрт мэрэгжлийн жүжигчин, мэрэгжлийн хөгжимчин гэсэн үнэмлэх болгож ирсэн. Тэр үеэс одоогийн цэргийн дуучид эрдэмийн чуулга, тэр үеийн ардаа армийн дуучгийн ансамблын хөгжимчид, дуучид, бүжигчид бол мэрэгжлийн болсон гэж би үздэг юм. Энэ үед ансамблын хамгийн олон уран бүтээлчтэй байлаа. Тухайлбал 60 гаруй дуучидтай, 30 гаруй бүжигчинтэй, оркестр нь 8 шанс, 8 хуучир, 6 морин хуур, 3 яочин, хос үлээвэр хөгжмөд сахиурын хэсгээд 40 гаруй хөгжимчид байсан. Ансамблын энэ бүрэлдэхүүнээрээ Аз Европын
Арбаад орноор зочин тоглож 1976 онд зөвлөлт холбоот улсад болсон Монголын соёлын өдрүүдэд оролцож ер нь дотоод гадаадын урлаг соёлын нэгдсэн том тоглолт арга хэмжээнд байнга оролцдог урлагийн томоохон хүчин болсон юм. Ингэснээр урын сангийн бодлогоо өргөжүүлж том хэмжээний бүтээлүүдийг боловсруулж тоглодог байлаа. Тухайлбал найрал дуучид Мурадилийн эхийн тухай дуу, Орос ардын хүчээ нэгдээ, Александр Вехний найруулгаар Фрэнклийн тогрон сува, Брадини Игорь Вандурын Хипчакуудын бүжгийн хоор, Вердийн Турбадур дүүрийн Монрекогийн Ари, Александровын Ариван дайн, Александровын зөвлөлтийн армийн тухай дуу, Гонжиг Сумлагийн Чамайгуудын Хадоржийн Амагийн дуу, Норсонжовын Дайчин нөхрийн дуу, Чимэд оржийн Торгон хөлийн зөв, Мясрынгийн Домогт морин хороо, Монгол аялагуу, Гунаажвын Манай цэргийн жухаа, Ховсголын мөр, Бадарчин Хөвдайлын дэрлэг найргалын Бүүвэн дуу, Дайчин алдар, Нам ард түмэндээ магтуунууд, Бахын 9-р симфонийн хоор зэрэг том хэмжээний бүтээлүүд олныг дуулж бүтээж исэн юм. Бүжигчид Хачатуряны гайны бүжгийн жүжигийн Сэлэмт бүжиг, Брадини Игорь Вандурын Хипчакуудын бүжиг, Украины Үлхөө бүжиг, мөн чуулбар бүжиг, Монгол бүжгийн чуулбар, Хөдөөгийн залуус бүжиг, Наадмын бүжиг, Банзарагчийн цэргийн чуулбар бүжиг зэрэг олон хүний том бүжгүүдээс гадна цөөхүүл, Соолын жалам хар, Тарас Больба бүжгийн жүжигийн Капак бүжгүүд энэ бүх бүтээлүүдээр зөвлөлтийн мэрэгжилтэн Мишенко, Зубрев, Радюк, Фёдоров нар маш их туслаж ажиллаж байсан юм а. Ер нь ансамбль өргөдөн ирж ажиллаж байсан зөвлөлтийн мэрэгжилтүүдийн аж гавьяаг түүх мартах ёсгүй. Мөн дэжгарийн хөгжимчтэй үндэсний холимог оркестрын дээрх бүтээлүүдийг чадварлыг сайхан тоглож байсны зэрэгсээ Чайковскийн үндсэн говь бүсгүй бүжгийн жүжигийн Вальс, Агинскийн Полонез, Хачатуряны гайны бүжгийн жүжигийн Сэлэмт бүжгийн хөгжим зэргийг оркестртон хөрвүүлэн тоглож байсан юм. Яг энэ үед ансамбль нь улсын гавьяа жүжигчин Цэрма, Дорж, Дамбижинцэн, Гомбо, Цэрэн дулам, Дасцэвэг, Батбаяр, Шагдар, Ядамсрын, Тэрвиш, Цэрэмпэл, Отгон, Тунгалаг, Жанчо, Баяр Магнай, урлагийн гавьяа зүтгэлтэн Мясран, Бадарчгээд 10 гаруй гавьяатай байжээ. Өөрөөр хэлбэл урлагийн байгууллагууд дотор хамгийн олон гавьяатууд тань байсан. Энэ бүхнийг эргэн санахад ардын армийн дуу бүжгийн ансамбль гэдэг чинь бүрэлдэхүүн хүч чадал ур чадвараараа нэгэн цул хүчин болж төлөвсөн Монгол улс дан төдийгүй гадаад улс бүрэнд нэр алдран цуриатуулж ирсэн үнэхэрийн том урлагийн байгууллага болж чаджээ. Үнэхээр энэ он жилүүдийг цэргийн ансамблийн хөгжлийн оргил үе гэж ард түмэн үнэлсэн юм. Цэргийн ансамбль уран сайхны өдрөд чинь Бадарчуга, найрал дууны үсэн, Мясрангуга, хөгжмийн өдрөд багшин Гунаажуга, бүжгийн Банзарагчуга байсан. Тэгсэн Бадарчуга нэг өдөр одоо 45 жил ой болж байгаа юм. Ойзан Валентин үе. Энэ цэргийн ансамблига түүхэндээ хэрэгтэй баг. Биднээс ажиллаж байсан яах вэ? Монгол телевизийн Содном Юндэн дээр хоёр найруулагчдыг танил болсон байсан. Тэгээд тэр хоёр найруулагчдаа очиж хэлсэж тэгж. Ерөөсөө телевизийн шоумаар хийчих. Та мөнгө төрийн санаа зовоод ирэхгүй очиод уран бүтээлчтэй бэлд гэдэг байхгүй. Тэгээд хөрөөд ирээ хэлсэн. Йоо Бадарчуга байлж байгаа жигтэй. Тэгээд тэр хинөө 1977 тэр Дайчин алдраа магтан дуудаг гэж хинөө хэлсэн. онд урлагийн ажилтны холбооны анх дугаарыг хурлаас холбооны нарийн бичгийн даргын сонгуульд ажилд томилогдсон 1982 оны хүртэл хашжээ. Би энэ их хүнтэй 1979 онд цэргийн ансамблийн найруулагчаар томилогдсон 9 үеэс ажиллаж ирсэн юм аа. Анх Бадарч багшийн өрөөнд нэг жижиг хүрэн ширээ тавьж ансамблийн найруулагчийн ажлыг эхэлсэн. Цэргийн ансамблыг энэ найруулагчаар намайг томилогдсон явдал бол цэргийн ансамблд жүжигний групп байгуулсан.
Энэ хүний одоо удирдлагаар цэргийн ансамблын авьяасдаг жүжигчдийг оролцуулж анхны одоо жүжигийн групп байгуулж энэ жүжигийн группийг жүжигчид 1979 оны өвөл Наваасрангийн бид дөрөв нэг бүлэгт инээдмийн жүжиг 1980 онд Лодын бүрхэг шүн гэж 4 бүлэг 7 үзэгдэл драмын жүжигийг бид өөрийнхөө тайзан дээр амжилттай тавьсан. Ингэж одоо ансамбл дээр үед одоо цэргийн театрын улам жилийг сэргээж тэнд байсан жүжигчдээс одоо цэрэн төлөмгой цэргийн театрт байсан жүжигчин байсан. Бусад нь бол өмнө авьяаслаг одоо жүжигчтэй. Анх одоо бид цэргийн театрын суурийг 1980 онд одоо тавьсан юм аа. 87 онд бол одоо жинхэнэ цэргийн армийн драмын театрыг байгуулахад энэ бол хувь нэмэр оруулсан гэж бод. Би ансамбльтай амьдрал бүтээлээ өнөө хүртэл холбож яваа 60 чахам жилийнхээ зарим дурсамжаас ингэрхтаа залуу занд насандан ижсэн танилцаж ансамбльд нэг төрлийн хөгжим барьж анхны багшинч болж сандал зэрэгцэн сууж эхэлснээс хойш 50 гаруй жил хамт яваагийн 48 жилд нь нэг гэрт хансан амьдарч яваа хамгаас хайртай ханийхан тухай дурсахгүй байх хэрэг надад алгаа. Бид хоёр амьдралын урт зам дэргэн дурсагдах баяр толон өдрүүд элэг эмтрээсэн гонигт мөчиж тохиолдож байсан хоровоогийн нэгэн зам бизээ. Өсгөөсөн өдлөхөн хүртэл өглөө хоёулаа хамт ажилдаан очиж үдэш басл хамтадан гэртээр дүүр хүүхдүүдэн хайрлаж өсвөн гарын ганцхан хөлийн дөрөөнд хүргэх хүн бүрийд байдаг нэн чухал ажлыг гүйцэтгэх гэж сэтгэл санаагаан зориулж зав зай гаргана. Ер нь хоёулаа нэг газар ажиллана гэдэг бие биенийхэн ажлын шаардлага онцлогийг цаг тухай бүрдэн мэдэрч ойлгож алба амин хувийн ажил төрлийг зохицуулахад хялбар төхөмтэй байдаг зэрэг сайн талууд их биш шүү дээ. Гэвч саад бэрхшээлтэй зүйлүүдж гардаг л юм. Ялангуяа дарга цэрэг хоёр байх нь хатуу цагта тийм ч их нийцтэй зүйл биш л дээ. Харин нэг төрлийн мэрэгжилтэй байна гэдэг бол сайхан шүү дээ. Гэжээ. Сүлтмийн сосор барам 1932 дуурайнд Улаанбаатар хотод төржээ. 1948 дуурайнаас улсын төв театр, улсын ардын дөвжгийн чуулга, армийн дөвжгийн ансамбльд тасралтгүй 40 шахам жил уран бүтээлийн зориулсан хүн байсан юм. Дэлхийн залуучууд эдний 6 дуурайх наадмаас эхлээд социалист орнуудын альчлан тоглолтод гоцол хөгжимчнөр оролцож Бизиегийн Кармен дуурайн оршил хөгжим, Моцартын Турк марш, Агинскийн полонез, Глинкийн вальс капричио, Минкусийн Парижийн дөл балетийн хөгжмөөс шанц хөгжмөрөн гоцлон тоглож явснаас гадна өөрийн орны хөгжмийн зохиолчдын бүтээл тухайлах юм бол мөрөд оржин унган жороо, Бадсүхийн шанцны гоцол, Бадарчин шансны гоцлын 1-2 дугаар, мөн шанц хуучрын хоршол, ардын 2 дууны вариац зэрэг хор шохом зохиолыг гадаад дотоодын урлагийн тайзнаа шанц хөгжмөр уран чадварлаг тоглож олон мянган үзэгч сонсогчдоос өндөр үнэлгээ авч Монгол хөгжмийн гайхамшигыг сурталж алхад авьяас бэлгэн зориулсан шилдэг хөгжимчин байлаа. Бадарчин гэргийн сосор нэг үгүй сайн мэдсэн л дээ. Би цэргийн ансамбльд би 11 жил болсон. Тэгэхэд намайг очиход сосор оромжийн хөгжимчин байсан. Би 11 жил тэнд цог ажилласан. Шанц тоглоно. Ер нь их сайн тоглоно шүү. Ер нь Монгол ардын дуу хөгжимдөгтэй бол яг тийм хүрээ маягийн одоо манераар гэж ярьдаг шүү дээ. Тийм хэлбэрээр хөгжимдөгдөг Монгол ардын дуу бол наадаар зохиолуудыг бол одоо ямар ч хүнд техниктэй юм байна. Миний их гайхалтай сайн тоглодог. Даштолон одоо хэн мэддэг Бадар шатны үе өсөж яг тэдэнтэй л адилхан ийм зэрэгцэх тийм сайн хөгжүүлж байсан. Холимог найрал хөгжимд тэргүүлэх зэргийн нэгдүгээр бүлгэнд суудаг ийм шандчин байсан да. Сосор мэгч маань. Тэгээ сосор мэгчийн маань одоо
үр хүүхдүүд нь сая энэ сэтгэлийн тэмүүлгээд радиогийн алтан фондоос өөрийнхөө тоглосон уран бүтээлүүдийг аваад ийм сайхан CD гаргацсан байна. Энэ одоо 20-30-аад уран бүтээлийн оруулаад тэгээд энэ бол одоо ёстой мөнхөд үлдэх сайхан бүтээл болж байгааг их баярлж байна. Хөгжим тоглохын дэргэцээгээр өөрийнхөө жүжиглэх авьяасыг нээсэн ийм одоо сайхан жүжигчин байсан да. Дэндвийн Бадарч хийж одоо томоохон хөгжмийн зүтгэлтэн манай хөгжмийн соёлд бол нэлээд одоо том үүрэг гүйцэтгэж байсан. Манай цэрэг дайчдын агуулх ялалт дайчин цуглаг байдлыг бол энэ уран бүтээлүүдээр их яруу тодор харуулсан байдаг. Ер нь бол цэргийн ансамбльтай олон жил амьдралаа холбосны хувьд цэрэг дайчдынхаа тэр цог золбойг илэрхийлсэн энэ дуугаараа дамжуулаад найрамдал хамтын ажиллагаа энэ мөнхийн нөхөрлөө баттахын зэрэгцээгээр залуучуудыг бас цэрэг эх орноо яаж хамгаалах вэ, бид яаж хайрлах вэ, яаж хүнд хэцүү үе тохиолдоход бид эний төлөө тэмцэх вэ гэдэг бол энэ сайхан дуунуудаар бол баталгаажуулж гаргаж өгсөн байдгийг. Каравагийн шүлэг мөнхийн гал. Чулуун гайд нар бол тэр хүүтэн дайныг шууд дайн гэдэг утгаар нь шилбэл бөмбөг дэлгүүрээр аюултай гэж гэдэг юм уу. Бадарчгаа бол шууд уянга талаас нь өөрөөр хэлбэл тэр дайны одоо сүудрийг хүний сэтгэлийн уянга талаас нь зөөлөх хандлагаар ингэж хийснээрээ өөрөө тэр эргэл шинжийг бол агуулдаг. Сайхан орой нэг ая орж ирсэн. Тэрийгээ бичээд би ерөөсө маргааш нь бүрэг дөрж дээр очсон гэсэн жив. Тэгээд зохиолчтой орон дээр очиод хоёулаа тэр дор өнөөний нэг хөгжим эндээрээс энэ сонсоод ингээд яасан. Тэгсэн чинь манайч харин маргааш нь над уцаар хийж байсан. Ерөөсө тэр үнд ая бас үнэхээр одоо таалагдсан байна тийм ээ. Тэгээд тэр оригинал бодлого гэдэг дуу маань гарсан. Гэхдээ нэг 50 цагийн цэрэгт явсан нөхрөө хүлээж байгаа тийм бүсгүйн сэтгэлийн уянга юм шиг энэ ойлгоол ингэ санагдсан. Аялгау үг хоёр бол хоорондоо авчилдаж байгаа ч гэж нөхцөлгүй тэр дундаа тэгээд ямар гоё дуу вэ гэж бодоод би зүгээр за дуулыг багшаал гэдэг. Тэгж хэлсэн хойно бас өөрөө айгаад авчих байгаа. Тэгээ яагаад гэвэл хүний сайхан хийсэн уран бүтээлийг амьдуулж дуулна гэдэг бол их хэцүү байдаг. Талмын тэрлэг найрагдлын энэ хэсэгт ая хийх гэж байна. Энийг эндээс наваа, энийг эндээс наваа гэж бодож ерөөс яриг. Энд чинь өөрөө ерөөсө тэр юугаа хөгжимдэр тэр дээлээ хэсгсэн. Тэр бүгэн дугаа өөрөө хэсгсэн. Одоо бохнол ерөөсө халахгалтай холбоотой бол юм бол хөгтайлмын тэрлэг байна л да. Ирчүүдийг дайнд явуулаад тийм ээ. Тэнд нэг одоо эцэг эрсдэж тийм ээ. Тэрийг одоо дуулж байгаа. Бүүвээ дуулах шалтгаан болгож гарч ирж тэгээд тэндийг харуулсан гэтэр хийгээд яг үгүй бакаадны хэсэг гэтэр хийгээд ингээд л одоо янз бүрийн дотроос ингэж үйж харж ингэж бол хийсэв.
болохоо чи энийг дууны нотыг үзээд энэ дууг нэг чи хоортой дуулвал ямар вэ чи үзтээ гэсэн чи юмд тохирох болов гэж бодоод надаа энэ дууг авчирч өгчээсэн. Тэгээ өгсөн болохоор би дуулын багшаа дуулаад үзье би хэлээ. Тэгээд дуулсан. Ард түмэнд их хурдан хүрсэн. Ард түмэн ерөөсөө намайг баг энэ гавьяа тахтай энэ дуугаар авлаа гэж ярьдаг голдуу. Тэгэл тэр доодох сэтгэлгээгээ тэр дууныхаа дотор ороод ингээд дуулахаар маш гоё өөрөө ихгүй ингээд нэг тэр дайн болоод тэр утаа уняар уусан тэр цэргүүдийн явж байгаа энэ тэр өөрөө ихгүй нүдэнд харагдав. Би тэгж дуулдаг юм дөө. Энэ дээр бол манай хөгжмийн хамаг томчууд хөгжмийн зохиолчид очсон. Тэгээд уулгийн олон зүтгэлүүд байсан. За ингээд энэ дээр анх удаа энэ рүү ансамблын хоор ноттой дуулсан л да. Тэгээд энэний дараагаар шууд ерөөсөө үзэгчдийн танхимд ерөөсөө босоод ирсэн юм. Энэ бол их хавархан тохиолдол. Тэгээд бол энэ шууд тэндээс нөгөө вис гэдэг юм аваад босоод тэгээд тэр чигээр гараад тэр олон хөгжмийн зохиолч гончгсомлоогоо байлаа дэндээ сурангуй мөрдөрж байгаа одоо ингээд хамаг сайжуул өгдөл байсан. Бүгд бадарчд баяр өгөөл энэ дуу ерөөсөө шууд биччихсэн. Би бол бүвэн дуу бол манай одоо цэрэг айрам иргэний чиглэлд гарсан хоёр дахь хамгийн том одоо авраг дуу гэж ингэж үздэг. Түүнээс хойш яг тийм дуу бол давхаар одоо уран сайхны төвшөнд гарсан тийм дуу бол ер нь том ховор яг цэрэг иргэнийхэн чиглэлээр дуулаачийн хаан урлагийн хувьд найрал дууны найрлагын хувьд бүвэн дуу бол цэнхэр дурдан ачуурыг шинчилсэн цоо шин одоо хувилбар болсон. Энүүгээрээ бол манай тэр уянгийн найрал дуутай, гоцол дуутай иргэний дууны хувьд бол одоо мандайлах дууны нэг болж үлдсэн гэж би бол ингэж бодож байна. Алхын голын дайн зөвхөн алхын голын дайн байсан би хайртан бүхнээ дайснаас өмөрсөн хамаг ардын дайн байлаа хүн ардаа асар их үнээр олсон ад жаргалаа хамгаалж яваарай. Ансамбл дээр нэг яваад ажилласан хэлсэн. За би чамайг миний энэ аялгаунд сайхан шүлэг хийж чадах юм бол би одоо ингээд дараачийн нэгдсэн том концертэнд оруулнаа нэг одоо гэж байна. Тэгээд байгаа бас тэгээ шагнал энттэй гэсэн тэрнийг энэ удаад бол ярих аваа. Тэгээ шагналаа чавсан би. Тэгсэн чинь найз маань тэгж хэлэхээр би гэргийн бодлыг хийсэн. Тэгтээ маань хүн хэлсэн. Хэлээ хамгаалж байгаа их оронч тэр цэргийг гэргийн бодож байгаа энэ юугаар хий гэж тэгсэн байхгүй. Нэгэн голын хөвөндөө ихэр юм шиг тэрсэндөө нэрэн дуудах болов та ижил юм шиг бассан да. Чин зүрхний ханим нөхөр хэдийн харуулд зогсвоо чим шулуун сэтгэлээс голын гэрээс өнгөрөө. Бид сайхан үерхэж байлаа. Намайг зохиолчдын хороонд мэрэгжлийн зохиолчоор ажиллаж байхад над руу ирж утсаар ярьсан. Тэгээд манай утга зохиол эрхлэгчийн оронтой гарах ч байна. Чи манайд ирэх үү гэж. Тэгээд би очисон маань 1975 он байж болох байхоо. Тэгээд нэг 10 гаруй жил ажилласан да. Тэр хооронд Бадарч бид хоёр бол үнэхээр сайхан үерхэж байлаа, найзалж байлаа. Бадарчийн сайхан дуунуудыг мэднэ л дээ. Одоохоо миний сайхан хөдөөг сайхан дуу үү дээ.
Үүрийн шунхан туяанд сүргэн бэлчүүж явхад үүрс хөлгийн дэлнэ наран цацарч мандаад үдшийн шанхангагийн сүргэн хотлууж ирэхэд үемх тоосны үзүүрт саран мэлтэж гараад цэцэг аянд дэлгэрэм цэнхэр талын их шиг миний сайхан хөдөө малчин төмний баяслаа. Бадарчгээд хэлдэг байснаад сайхан дуу болж миний сайхан дуунууд үе тэрэн дотор одоо орох сайхан дуу байна гэж их магтдаг байсан. Тэгээ бид хоёр тэгээд сайхан үерхэж хоёулаа одоо хамт ууж идэж байлаа. Үншид дуулж ч явлаа. Сайхан үерхэж явсан. Тэг. Намайг ансамблд анх авсан хүн бол Бадарч байхгүй. Найрал дуучны орон дээр 450 төгрөгийн салентай. Тэр үедээ бол мундаг сален байсан. Тэгж л би одоо амьдралынхаа зөв замыг олж ингэсэндээ би тэгээ Бадарчд баярлдаг учраас энэ байхгүй юу. Тэг. Төрийн шагналд урлагийн хавьд зүтгэлтэн Бадарч армийн болон хэлийн цэргийн чуулгуудад 50 гаруй жил ажиллахад эдгээр чуулгын урын сангийн бодлогыг оновчтой боловсруулан цэрэг дайчид үзэгч олны таашаалд нийцсэн шилдэг сайн бүтээлүүдээр урын сангийн байнга баяжуулж байлаа. Олон арван авьяаслаг уран бүтээлчдийг уран бүтээлийн их замд хөтлөн алдар гавьяаны өндөрлөгт хүргэсэн нэртэс сурган хүмүүжүүлэгч ачит багш түүний шавнарын дотроос Монгол улсын ард энэ жижигчин Хаян Хэрва, урлагийн хавьд зүтгэлтэн Гүн Аажав, урлагийн хавьд зүтгэлтэн Эрдэнэчөр, урлагийн хавьд зүтгэлтэн Гамбат, Монгол улсын хавьд жүжигчин Тэрвиш, улсын хавьд жүжигчин Дашним нарын алдартнуудыг дурдж болно. Манай ансамбл 1987 онд ирээд 1987-оос одоо 93 он хүртэл баг ажилласан юм. Тэрийг одоо хэчин дайшид яаж соёл урлагаар үйлчлэх үү? Яаж ямар урлаган бүтээл хийвэл хөрөх үү гэдгийг одоо сайн мэддэг. Түүхэн хилээ баталсан хэлийн зэрэг гэж найруулдаг. Одоо манайх бол нэг эсэмшөөний хоор, холимог хоор хэрэгтэй юм хэрэгтэй. Тэгээ хоорт найруул. За мөн ертөнцийн сайхан Улаанбаатар гэж дуу одоо Инквэр гэж дуучин одоо анх гаргаж ирсэн шүү дээ. Ер нь Бадарчуун дуун дотор тийм зураглууд их байдаг юм шүү. Цэцгэн хитэ дээвэрхэн гэхэд бол ямар гоё тэр иргэний уянган дуун дотор шүхэр барайл тэр одоо яг дээвэр болгоод тэр шүхэр бариад дуулж байгаа. Ханан сүлжээ нэхээс хэвтэл одоо яг тэр гоё торгоны тухай тэр дугуй цагаан малгай мөчл манай амгалан сэлэг маа хоёр бол тэр ханан сүлжээ нэхээс тэр торгоны тэр торгоор юу хийдгийг тэр уралсан тухай барнгийн дорчуудын шүлгэрцгөөсөн энэ дуу бас хүний сэтгэл бол үнэхээр нэрэл тийм байдаг да гэсэн сэтгэл төрүүлэх тийм сайхан байдаг.
Шилийн тэргийн ансамблын урлагийн одоо хөгжмийн зохиолчтой маш их холбож өгч байсан. Энэ дэр бол одоо хангал, жанцсан ноор, шаарав, бэлэг жаргал, чин зөрөв, бат төмөргай, гайл алтан хуй гэдэг энэ одоо мундаг хүмүүсийн одоо зохиолыг Хэлийн цэргийн ансамблд тавьж тэргээрээ манайх илүү ингэж гарч ирж ирсэн. За би анх одоо дээд сургууль хөгжмийн өдрөд очиад төгсөөд Бадарч багштай багшийн гар дээр одоо ирж ажиллаж ирсэн. За энэ хугацаанд бол одоо багшийн өстө баруун гар талд өдөртөөч хийж ингээд одоо хүүн айтаа ингээд дагаж явсан хүмүүсийн бас нэг нь байгаа. Багш маань бол бидний хувьд бол одоо хүний одоо эцэг хүн шиг ийм одоо нөмөр нөөлөгтэй ийм сайхан хүн байлаа. Хүнийхээ хувьд бол маш одоо тийм энэрэнгүй зөөлөн хүнд их олон юм ярьдгүй. За тэгээд одоо заа сургаж байгаа юм нь бол өөрийнхөө яг өөрөөрөө үлгэр жишээ болж ингэж явдаг. Бидний одоо үлгэрлэн дуурайх хамгийн одоо гол хүн байсан. За манай Хэлийн цэргийн дуугийн чуулгал анх үүсгэн байгуулагдсанаас хойш 50 жил хугацаанд одоо уран бүтээлээ төөрөж байсан. Энэ үед бол манай уран бүтээлийн хамгийн одоо оргил үе нь бол 1980-аад оны сүүлээс одоо 94 он хүртэл бол манай Хэлийн цэргийн дуугийн чуулгын оргил үе гэж одоо бид нар үздэг. За яг энэ үед бол одоо манай Бадарч багш бол уран сайхны удирдагчаар ажиллаж ирсэн. Энэ хугацаанд ажиллаж явах хугацаанд бол төр засгийн одоо хоёр сайхан одоо шагналыг бол хүртэж ирсэн. За хурандаа цолоо Хэлийн цэргийн дуугийн чуулгад байхад авсан. За мөн одоо төрийн шагналаа бас авч байсан. 94 онд Хэлийн цэргийн дуугийн чуулга одоо цэргийн дуугийн чуулгатай нэгдснээр нэгдсэн одоо бүх цэргийн дуугийн чуулга гэж байгуулагдчихсэн тэр үед. Тэгээд тэр бүх цэргийн дуугийн чуулгын одоо зөвлөхөөр одоо ингэж очиж Эрдэнэч багш одоо уран сайхны удирдагчаар томилогдоод зөвлөхөөр нь бол одоо манай Бадарч багш маань ажиллаж ирсэн. 1983 онд би Монголын хөгжмийн зохиолчдын холбооны даргаар сонгогдож ажилласан. Дууны урлагийг бол 80-аад онд бас нэлээд сайн өргөж өгөх шаардлага бол гарсан. Тийм учраас би Бадарчгүйг төрийн шагналд нэр дэвшүүлэх ийм саналыг бол нарийн бичгийн даргааны зөвлөл нарийн бичгийн дарга нар гэдэг маань одоо аваргуучуд байгаа ч гэсэнлээ Лусан шаруу, чулуун, намсрааж үгээд эднэр байсан. Тэгээд дөрвөн дууг нь сонгож авсан. Хэрэл нутаг сайхна, хаврын шөнийн бодол, тагтаа, бүүэн дуу гэсэн дөрвөн дуугаараа бол энэ хүн төрийн шагналыг хүртсэн. Нэгмийн 1987 дугаар зохиогдсон Энх тайвны сэдэвт улсын дууны уралдаанд Сингээгийн шүлэг тагтаа дуугаар тэргүүн байрын чалгарч яруу найрагч Сингээ дуучин мөнгөшөр хөгжмийн зохиолч Бадарч нар Энх тайвны дууч цол өргөмжөнд хүртэж байлаа. Тагтаа бол дуу хийхэд их амаргүй шүү дээ. Яг дууны хэлбэрт оруулсан хайлтсгалсан шүлэг байхгүй, найргалын хэлбэртэй. Энийг эвийн нолоод энэ тагтаа гэдэг дуугаа зохиосон. Үнэхээр сайхан дуу болсон. Мөнгөшөрөө одоо Бадарч хурандаа одоо нэг гоё дуу хийчихжээ. Чамд зориулж чийл дуулах юм байна ерөөсөө. Тэгээ би гэртэн гүйж очиод Бадарч баян сайхан тагтаа дууг хөгжимдөж өгч би тэр дууг сонсож хөө ямар гоё дуу вэ өстө нэрээ надад өгч байгаад баярлалаа. Би чадах болов гэсэн ийм сэтгэлээр хүлээж авч дуу маань өстө маш хурдан бүтсэн. Дууны өөрөө аялгауны эрч хүч гэдэг бол ерөөсөө агуу аялгау хийснээс хойш тагтаа гэдэг дуу гарснаас хойш энэ бол төмний хүртэл болсон бүр. Хүүхэд тагтаа хоёр ч нэг тайвны бэрэгдэл байдаг учраас заашгүй хүүхэд байх хэрэгтэй байна гэд Улаанбаатар чуулгыг энд оруулсан. Ингэж тагтаа гэдэг дуу маань 1986 онд гарч ирсэн. Түүнээс хойш мөн ч олон арга хэмжээнд одоо ч гэсэн том том үйл явдлууд бол тагтаа, мөнгөшөр, Улаанбаатар гурвал хамт л явж байгаа. Иргэний үеийн
гэхэд би түрүү хэлсэн ээж аавын инэрл хайрын сайхан дуунууд байдаг. Тэдгээрийн төр сүүлчийн уран бүтээлүүдийн нэг бол ертөнцийн сайхан ээж гэж дууга. Монгол Улсын төрийн шинжилт ардын жүжигчин зууны манлай урт насан гослоод найрал дуучид болсон энэ үнэхээр сайхан дуу. Харамсалтай нь дуу ганцхан удаа 70 насныхаа концертанд дуулагдаад тэгээд дахиж хинж дуулсангүй харин цомгонд нь орсон байдгийг. Дуусан дуунуудын зохиосон дуунуудын ингээд сонсоод ах хэзээ хөдөө орон нутгийнхын дааш тэр эцэг ихтэйш тэр үр хүүхдтэйш тэр цэрэг даачтааш тэр дандаа нэг тийм сэтгэлийн сайхан таашаал тэрийг урамшуулсан урайлан дуудсан ухаар тайлсан ийм сайхан бүтээлүүдийг хийсэн ийм сайхан хөгжим зохиолчмаа. 200 гаруй гоцол болон найрал дуу, 100 гаруй магтуу, үлээр хөгжмийн 10 гаруй марш, ардын болон симфони хөгжмийн бүтээлүүд, концертын бүжгийн болон киноны хөгжмүүд зэрэг хөгжмийн олон төрлөөр уран бүтээлийн төрөвсөн байдаг юм. 1972 дуурайнд хэвлүүлсэн Хэрлэн нутаг сайхнаа дууны төвөрт ардын жүжигчин Мясран оршил үг бичижээ. Бадарчин 1960-аад оноос хойш урлагийн тайз радиогоор уянгалаг сайхан дуунууд нь олон төгсөн хөгжмийн зохиолч болсон юм. Батар бол үзэг нэгтэй нөхдүүд шүлгийг их сайн ойлгодог хандарч. Шүлгнээс тэр тансаг аялгуу гарахтаа гарамгаа. Хинээр дуулуулах гэдэг дээр их зөв шийдэл өгдөг. Энэ талаар их гайхамшигтай. Бадар шүлэг Батар бол одоо чадсуу хоёр. Заримдаа бадарчаас авахалцсан явдаг, заримдаа бадарснаас төг болцсон явдаг. Уран бүтээлч. Хоёулаа даалгарч ирсэн, хоёулаа заагаар энэ өсвөл бас манай удаад ханаа өснө. Божготод бас залуу харагдаад байна. Бадарч өсвөл бас тухайн үед хэлбэгдэж байдаг чинь бас ансамблаар хөглөж явлаа шүү дээ. Соёлын эцэн дараагаар таньжигдаад жил гаруй 2 жил ажиллаж байсан чинь манай энэ уран бүтээлээ халваа бүгдийг одоо Бадарчийг, Унаажовыг, Мясран ингээ халлаа. За чи болоод ингээ ярьсан чинь юу нэ тэр дээгүүрэл одоо шийдсэн шийд байна л да. Тэгээ би очиж ярьлаа. Гүйсэн сайн уран бүтээл хийж өсөөсөө тэгээ халах чийжтэй. Тэгсэн сүүлдэн сонд гараад ирсэн. Цэргийн ансамбл бол 1975 оноос 85 хүртэл авиас жүжигчид уран бүтээлийнх нь одоо ориг үе байсан. Цэргийн ансамбл одоо ганц одоо өөдөн тассан хүн бол нөхөр Бадарчаа гэдэг ингээд яригдаад эхэлсэн. Бадарчин Монголын хөгжмийн төв Монголын хөгжмийн хөгжил оросоор нэрвэр асрих дүүчийн онцгой хэрэгсийн ятан баярна хайрын зэргийн хөгжмийн чөлөөт хөгжүүлэх энэ үйлчлэл асрих үйлчлэгсэн энэ хог өөрийн уран бүтээлийн төврүүд Хэрлэн нутаг сайхан, хаврын шөнийн бодол, дууны жигүүртэй амьдрий наран эрдэнэ орон дууны төвөр, сэтгэл чингсэн дурсамж номын нутгийн дүү эрдэмтэн зохиолч Саруулуун редакторлож
хэвлүүлжээ. Бадарчин наран эрдэнэ орон дууны төврийн өмтгөлд Монгол улсын хөдөлмөрийн баатар төрийн хөшөө шагналд ардын жүжигчин Жанцнаруу Бадарчууган хувьд бол сайхан дуу шөнийн одоотой адил да бараг. Ямар ч тайл 1951 он төрийн дуулаас хойш Монголын төр дууны өрөн бүтээл дагнан төрийн шагнал болгоогүй хагас 100 жил өнгөрсний дараа Бадарчин дөрвөн дуунд төрийн шагнал хүртэж байх вэ? Бадарчин амт шимт оруулан шагалсан энэ олон сайхан дуунууд Монголын хөгжмийн урлагийн содгийн хэсэг болон мөн хөрч байна гэсэн юм. Бадарч аав ээжийнхэн дурсгал зориулан 108 дуугаран дууны төвөр бүтээснийг түүний шав Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн болон Монголын зохиолчдын холбооны гишүүн дууч Маамуугийн Хөнлөөз ном болгоны эмэгтгэн багштай дууны хөшөө босгожээ. Шилдэг бүтээлүүдийн дээдсээс бүрдсэн цэргэлсэн дуу хан хинтийн дуулал такта нэртэй 3 CD-гийн олонний хүртэл болгосон юм. Бадарчин Монголын хөгжмийн урлагийн хөгжилд оруулсан ховь нэрийг үнэлэн 1978 онд цэрэг их орны сэдвтэ шилдэг бүтээлд олгодог Батлан хамгаалах яамны шагнал уран бүтээлийн эвлэл холбоодын оны тэрэг үн шагнал Цэргийн гавьяаны улаан төгийн одон Цэргийн гавьяаны одон улс хувьсгалын болон армийн оны даалуудаар шагнаж 1972 дугаар онд Монгол улсын урлагийн гавьяас зүтгэлтэн цол 1989 дугаар онд төрийн шагнал хүртээжээ. Тэгээ Бадарч бол ерөөс уянгийн дууны их масчирда ярих юм байхгүй. Дуу хийхдээ бол ёстой бүтэн боловсруулалттай хийдэг хөгжмийн зохиолч. Тэндээс нь засыг энд нь өөрчлөлт хийх юм байхгүйгээр тэгж хийдэг. Манай багш бол агуу хүн байсан шүү. Ярих юм бол одоо их л юм байна. Зөвхөн Бадарч гэдэг хүний мэндсний тухай биш. Монголын хөгжим, Монголын цэргийн хөгжим, тэр дотор цэргийн дуу яаж хөгжсөний одоо том одоо үзүүлэлт болох юм а гэж би хувьдаа их барахж байна. Энэ хүний талаар ярих бол маш их олон юм ярина. Тэр тусмаа манай цэргийн ансамблтай холбоотой. Энэ цэргийн ансамблтай холбоотой бүх уран бүтээлүүд нь бол тэрүүгээр дамжиж манай Монголын ард түмэнд хүрж ирсэн. Маш яруу тансаг аяалгуутай манай хөгжим зохиолч. Энэ хүнийхээ хийсэн бүтээсэн зүйлээр одоо мөнхийн одоо дуудлага болсон уран бүтээлийнхаа салшгүй нэг хэсэг болгож цаашд нь хөглөж явуулнаа. Ингээд уран бүтээлчийнхаа 90 жилийн өмнө тохиолдуулан бид бүгдийн манд барих бэлэг бол хийсэн бүтээсэн зүйлийг дахин сэргээж олон түмэнд хүргэх үйл ажиллагаа юм а. Энэний төлөө бид өхөн мэргэжлийн байгууллагуудтайгаа хамтран ажиллаж байгааг та бүхэнд бас дурсах таатай байна. Сайн байцгаана уу? Би та нартай баярын мэнд хүргэж алж жаргалыг гэрэй. Та нарын бие сүмсэн хүүхдүүдийн эрүүл мэнд төлөж байгаад би баяртай байна. Та нартайгаан уулдан хөөрж баярлан өдөрч ойртож байна. Харин аваагаан очиход миний хүү онц сургалтан болоо хөөхөн дүүгэн дагуулаад маамтайгаан хамтдаарай. За миний хайр тамар халамжит буур бүжийн та нар сүм намаагаан хүлээгээд сайн суулгаж байгаарай.
баярлалаа. Аав минь 60 жилийн өмнө зөвлөлбод улсад хөгжмийн дэд сургууль сурч байхдаа гэр бүлдээ мэдлэгээ дэвшүүлж өөрийн дуутай янзаа илгээсэн байдаг юм аа. Ингээд өнөөдөр аавынхаа нэнзэн дээрх дууг сонсоход аав минь хажууд минь байгаа юм шиг тэртээ цаг үе дэлгээд ирсэн юм шиг л санагдаж байна да. Аав ээж маань 10 эдгээр настайгаас цэргийн ансамблд үжимчнээр орж асан туршаа одоо цэргийн ансамблд амьдрал орон бүтээлээ зориулсан хүмүүс байлаа. Цэргийн жуулга болохоор одоо цахилгадаг журам хатуу. Одоо ингэ бодоход бол цэргийн ансамбл асар их ачаалттай ажилладаг байжээ. Нэг концертноос нөгөө концертын хооронд одоо байнгын бэлтгэл сургуулийн тэгээ одоо хөдөө орон нутаг цэргийн анги салбарууд хөлийн застав одоо байнгын хөдөө бригадаар явж ажиллана. За гадаад ч гэсэн маш олон удаа ойр ойрхон одоо аялын тоглолт хийдэг байлаа. Бадарчин хан энэ айлын галгуулмтыг сахиж үлдсэн үр хүүхдүүд нь сайн эцгийнхэн буйнаар сайн сайхан амьдрцгааж явна. Аав ээжийнхэн ариун нэрийг нандинын хайрлаж үнэтэй сургаалын мартахгүй дагаж явна тэд. Намайг анх өвөө минь хүчин мужийн дунд сургуульд артын бүжгийн ангид анх хөтлөн оруулж илаа. Дараа нь би сургуулаа төгсчөөд өвөтэйгээ хамтаа цэргийн ансамблд эсгээ хугацаанд бас хамт ажиллаад тэгэхээр өөрийгөө бас азтай гэж боддог. Аав ээж минь одоо тоглолттой өдөр цагаар их оройтч байна одоо концерттой тоглолттой. Тэгэл манай хоёр ах ч одоо тэгэл намайг одоо жоохон баатруулж өгөөл хоёулаа гадаа гараад байгаа. Би энэ үнцэндээ хоол идэх байсан шүү. Ээж минь гурил зурхыг одоо 1-2 дугаар ангид багт барыг зааж өгсөн. Аав болохоор тасалсан гурилтай хоол их дуртай. Ээж болохоор ингэж хөвтсөн гурилтай хоол. Аав ээж маань одоо мэрэгжлийг өвлөөд миний ах одоо хөгжимчин байлаа. Ахын маань охин одоо халиуна цэргийн ансамблд бүжигчин байлаа. Манай хоёр хүүхэд хөгжим бүжиг сурж нэг нь одоо морин хийлийн ангид сурж байсан. Том хүү маань одоо балетын ангид өвөөгийнхөө одоо концертын дээр бас хүү маань бас одоо хөгжим тоглож ирсэн. Тэгээд 92 онд анх намайг өвөө хөгжим бүжигт дагуулад төгөлдөр уурын ангид анх шалгуулсан юм аа. Тэгээд 92 онд шалгуулад төгөлдөр уурын ангид миний гар тэнцэтгэв. Тэгэл өвөө маань ч бас их шудраг хүн байж нүүхтээ оруулж ирээсөө мөрөөсөө гэж зүтгээгүй. Тэгэл заавал тэнцсэнгүү гар нь бос богинтчлээ, хуруунд богинтчлээ гэл. Тэгэл гарч ирсэн чинь манай дайрын магш маань бадарчгаа гэж манай өвөөг дуудаал. Тэгэл өвөөтэй уулзал энэ хүүхдийн гар бол яг челист гар байна. Би хүүхдийг челийн ангидаа авъя, өөрийнхөө хөдөлгөөнд авъя гэж өвөөтэй уулзал. Тэгэл хөгжим бүжигт 1992 онд анх дайрын магш дээр орж байлаа. Тэгэл өвөтэйг хамт явж байхад хүмүүс харчаал өстэй жижиг бадарч явж байна гэл. Тэгэл өвөө бид гурав хамт явж байхад гурван бадарч явж байна гэл. Тэгээд дэс манай өвөө их аля хошин хүмүүс их нийлэгдэх юм биш.
18-тай хүү 1947 онд цэргийн ансамблийн өндөр усгыг давж хөгжимчнөөс гараагаан эхлэж улмаар хөгжмийн группийн дарга өдөр даач уран сайхны өдөр даачаар дэвшин ажиллаж 50 гаруй жил цэргийн албамд баялдагчаас хурандаа болтлон зүтгэж цэргийн урлагийг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувийнээр оруулж цэргийн дуужин эрдмийн чуулган урын санд цэрэг их орны сэдвүүтэй монход дуурсагдах бүтээлүүдэн туурвиж бахархалтай сайхан амьдарсан одон нэгийсэн ховорхон намтартай хүний нэг. Бадарчийг ансамбль тосон авсан бол тэрээр өөрийн авьяас үлгэн дайчлан метршгүй хөдөлмөр бүтээлэрийн ансамблын хөгжүүлсэн гав яатан даруй ном. Алтан намар 2003 хөгжмийн их наадамд зориулж Дэндвийн Бадарч амьдралынхаа сүүлчийн мөчөд Цэнгэлийн Монголай гэдэг вальсан бүтээсэн. Энэ хүний нэгэн дурсгал зориулж энэ вальс Улсын филармоны симфони найрал хөгжим өдөр дааж Алтан намар их наадмын нэрмжил шагналт намсрайжвын бүтэн баяр. Морин хор хөгжмийн наадам зориулж ицсэн сүүлчийн бүтээл. Өөрөө сонсож амжилгүй бурхны оронд очсон ч төмөн олон сонссоор байна. Цэргийн ансамбль Бадарч 2 заяагдмал гэмээр ховорхон хувь заяанд тохиож нэгэн цаг дор учран золгож өсөж эндийсэн түүх ийм болоо. Би ансамбльдан 50 гаруй жил зүтгэж амьдрал уран бүтээлээ зориулсан хүн Дэндвийн Бадарч.